За намайг Лавга хөвгтө ууган баяр гэдэг. Би 1989 он Завхан аймгийн Завхан мандал сумд төрсөн. 2007 оноос 2013 он хүртэл анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийг хүний их эмч мэрэгчлэр төгссөн. Манай ээж бас багамч, их хөргөч багамч мэрэгчлээ. Ээжигээ дагаж их явдаг байсан. Тэгээд нэг хүн тариа игээд ингээд хүн тусламж үйлчлэгээ үзүүлээ явахад айгүй гоё санагдаа. Тэгээ ер нь багасаа ээж авсаа зөрсөөр байгаад л эмч болно гэд одоо эмч болсон. За миний мэрэгжил их сайхан яагаад ч юм багада оюутан байхдаа би ер нь бас нэг хүний цусмас хараад ер нь тэгж айж майдаггүй. Би ер нь 7-8 дахь ангиасаа баг өөрөө тариа игээ сурсан. Ээжигээ дагаад тэгээд яг оюутан болоод яг тэр хүний антон физиолог одоо нөгөө хүний бие бүтэц үзээд айгуу тийм сонирхолтой санагддаг байсан. Анх 2013 онд анагаахын дээд сургуулаа төгсчөөд яг сумдаа очиж ажилласан. Завхан аймгийн Ургамал сумд очиж би 1 жил гаруй ажилласан байгаа. Тэгээд 2014 онд би анх сонгоны архын дүүргийн эрүүл мэндийн төв буюу Баянбэгэр өрхийн эрүүл мэндийн төвөөс бас анх ирж ажилласан. Тэгээд анх өрхийн эрүүл мэндийн төвд ажилласан. Нэлээд олон хүн амтай. Эхлээл бас жоохон сандарч байсан. Гэхдээ яг хөдөө орон нутагч нөгөө бүх хүнээ таньдаг. Айгу цөөхөн хүн амтай байдаг. За сонгоны архын дүүргийн хэмжээнд бол яг энэ 24 дугаар хороонд бол би ганц ч хүн танихгүй. Тэгээд баг 10,000 орчим одоо хүнтэй газар л анх удаа ярьж ажлын гараа эхэлчихсэн. Айгүй их олон хүнтэй, олон хүний зан аашин, аашиг мэдэхгүй тэгж ажиллаж гараа эхэлсэн. Тэгээд анх 14 онд ажиллаад одоо би ингээд 9 жил улсад ажиллаж байгаа. За яг ч бага насны хүүхдүүдээр илүү төлхөд хэрнэ их гоё байдаг. Яг тэгэхээр хүүхэд баашгүй. За хүүхдэд эмчилгээ зөвлөгөө өгөө явуулахад эргээд хүүхэд нөгөө тэр өвдөж чинь энэ өвдөж чинь гэж эргэж ядгүй. Яг тэр эмчилгээндээ эргээд нөгөө дэвшээд эргээд нөгөө эмчилгээнд таарад тохироод хүүхэд нэг 2-3 хоногийн дараа эргээд гайгүй болоод ороод ирэхтэл за миний эмчилгээ таарч дээ. Энэ хүнд яг энэ эмчилгээ оновчтой болж дээ. Би их зөв зохимжтой одоо нөгөө юуныхаа эмчилгээг авч дээ гэд их баярлж хардаг. Ер нь л тэгэл хүндээ эмчилгээнд таараад ирвэл ашгүй дээ. Би энэ хүнд ч гэсэн нэг юм тусламж үйлчлэгээ үзүүлдэг гэд мэдрэмж авдаг. Тэгээд тэр хүн ч гэсэн өөрөө их талархаж илэрхийлж эргэж орж ирдэг. Тэгээ хүүхэд айгүй хөөрхөн. Ер нь бол хүүхэд ч хамгийн хөөрхөн энгийн юу штэ. Тэгэхээр сандран тэгэл нэг жоохон амьсгаадаа уйлал ороод ирэхэд хүүхдийн халууралт дээр хүртэл ажилттай байдаг байхгүй юу. За хүүхэд яг ингээд өөрөө мэдээж улаагаал халуураал гар нэг халуун хөлн нэг мөлмөөхөн иймэрхүү байвал тэр бол улаан халууралт. Манайх нөгөө гэртээ халуурж ийн гэдэг ээж аав нь сандраад одоо ороод ирдэг. Тэгээ халуун нь хэдтэй байсан гэхээр гараа тавьж үзэхдээ халуунтай байсан юм шиг санагдаад байдаг гэдэг юм их ярьдаг байхгүй. Тэгээд тодорхой хэмжээгээр айлууд нь халуун жилтэй байх хэрэгтэй. Ер нь 38-аас 38.5-аас дээшэл байгаад ирэх юм бол тэр хүүхд халуурч ийн үздэг. Тэгээд хүүхд ч айгүй хөөрхөн мантайгаад нэг улаагаад гар хөл нь халуун ийм байвал айгүй энгийн халууралт. Тэр хүүхд тэр вирусыг өөрөө эсэргүүцэж бие организм эсэргүүцэж халуурч ийн гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэр 1-2 өдөр халуураад их дажгүй болчихно гэсэн үг. Харин царайн цонхигоод нэг бие хаана ирэнтэйг ч юм уу гар хөл нь айгүй тийм хүүтэн байвал цагаан халууралт гэж ангилагддаг. Тэгээ энэ бол ер нь ханаа том уу вирусээр үүсгэгдээд нэлээ цаашаа гүнзгий энэ хүүхэд хүндрэх гээд байна гэсэн шалтгаантай байдаг. Тэгээ хүүхэд чи яг эмчилгээг нь хийгээд ирээд ирэхэд эргээд 2-3 хоногийн дараа эргээд давтан үзлэгээрээ эргээд ирэхэд айгүй хөөрхөн болцсон. Ямар ч нөгөө бааш араншингүй яг өөрийнхоороо эргээд идэгрэлт өгөөд ороод ирэхээр айгүй сайхан санагддаг. Бид нар яг томоо төс төвчин гарлаа гээл 11 сар дундуураас эхлээл яг ээлжлээл орой 17-оос 20 цаг дүүрэг дээр 10-аас 17 цаг хүртэл хасдан сангүй ажилдаг ээлжлээд. За жилийн ханаад бол ихсэж байна. Яг тэгэхээр одоо их халдвар хашлын гаралтай бас тэгээ надад бол энэ утаатай холбоотой юм болов уу гэж ойлгогддог. Яг хавар намрын цагт яг энэ төлхөө яг 10-11 сард айгүй их ханаад дэгдэлтэй үе ихсдэг. Тэгээ ялангуяа хоолой барьсан тийм бачуурсан астмоидны маягийн тийм ханаадууд их болоод байдаг. Тэгээд их амархан хүндэрч хатгаа болох шинж тэмдэгтэй болоод байдаг. Дүүрэг дээр их дэвш зөндөө гарсан энэ удирдлагууд бас их талархдаг. Тэгээд айгүй тийм гэрэлтүүлгээтэй болсон. Ялангуяа манай энэ эрүүл мэндийн төвийн ч гэсэн энэ эрүүл мэндийг дэмжих төв, дээдлийн одоо мэслийн тасаг мэсэг нэгдсэн шүү дээ манайх чинь эрүүл мэндийн сонгоны архын дүүргийн эрүүл мэндийн төв бас удирдлагууд айгүй сайн ажиллаж бас тийм зөв зохион байгуулалт менежменттэй ажиллаж байгаа юм болов уу гэж үзэж байгаа шүү дээ. Ханаа том нь уйлрал эхэлсэн, хүүтний уйлрал эхэлсэн учраас хүмүүс нөгөө маска сайн зүгээрээ өөрийгөө сайхан нөгөө халдвар маас зэргэлж маска зүүж өвчнөөс өршлөн сэргийлээрээ тэгээд бие биендээ нөгөө харьцаанаас харьцаа үүсгэх хандлагатай бас байгаарай тийм яг нөгөө эмнэлгийн байгууллага дээр ирээл ард ирэх чинь бас заримдаа нөгөө ууралж бухимдаал усууч бас их юм ярьдаг шүү дээ. Тэгэл тийм нөгөө харьцаанаас харьцаа үүсдэг бие биенээ сайхан хүндэтгээрээ
Тэгээд энэ ханаатай мууны улирлаас сэргийлж маскаа сайн зууж гар улаасаа аваад хувийн нөгөө халдвар хамгаалалт нэглэмээ захиарай л гэж хэлээ.